За олон улсын хөтөлбөрийн платформуудын талаар бидгээд бас нөгөө зардлынхын тооцоо хийхин тулд эхлээд нөгөө түүнтэй холбоотой ямар асуудлууд үүсэж байгаа талаар бол ярьсан. За тэгэхээр захим анги таблет ноутбукийн хүрэлцээ бол бас хангалтгүй хэвээрээ байна. Тэ? Яг хангаад байгаа нь нийлүүлээд байгаа. Гэхдээ нөгөө манай салбар чинь том олон хүүхэдтэй хэрэгцээ шаардлага нэмэгдээд байна. За тэрийг одоо хангах үйл төвшөнд хараахан хурж амжаагүй байна. Ард хурдтай нэмэгдэжээ, тэ? Дахиад нэмэлт санхүүжилттэй шаардлагатай байна. За гэхдээ эцэг эхчүүд болгохтой зэрэг бас багангийн сурагчдад ийм захим одоо платформ дээр суурилсан байдлаар сургалт ийм үйл ажиллагааг бас орохыг зарим талаараа дэмжихгүй байна. 1-2 дугаар ангийн хүүхдүүд жишээлбэл те одоо аав ээжийнхээ утсыг аваад л одоо идэвхтэй тэнэ үзэж байгаа гэж суугаад идэг гин. Тэрийг ээж үзээ суудаг юм уу, өөр ч юм хийгээ суудаг юм уу, аав ээж нөгөө минут секундгүй хажууд нь суухгүй болохоор чинь те бас харж ихин чи мэдэхгүй болчиход байдаг. Тэгээд нөгөө хүүхд чинь бас нэг зовлон ярьсан юу гэхээр идэвхтэй тэнэ л хийнэ гэдэг гэсэн. Бусад нөгөө монгол хэлээр нэл ерөөс сонирхолгүй болсон. Идэвхтэй амар гоё ингээ аппликейшн дээр ингээл юм хийгээ хараад те тэргээл хийх амар сонирхолтой болоод ах шиг байна. Тэгээ бусад хичээлүүд тийм одоо төвшөнд хүрээгүй цагт эргээд нөгөө тэгш байдал боловсролын чанарт нөлөөлөх үе гэсэн нэг юм болгоомжл байна те.